228 205-16 Үдсгэлэнтэй харагдах. Хүүхдүүд цас идэж хөвгчлөлтөн. Усан дотор байгаа болохоор энгийнээс илүү зугаатай бололтой. Энгийнээс энгийн өдөр, Эмагийн төрсөн өдөр, битүүний өдөр, анхны усан сан, ганцаардлын өдөр. Би хизээ сул тавих вэ? Асгартлаа хизээ байлах вэ? Өөртөөгөө өөр нэгэнтэй хизээ нүр тулах вэ? Өнөөдөр сэтгэл санаа маш тогтвортой байна. Тэр залуу бодлоо. Дахиж хүнд дурлаж чин сэтгэлээ зориулж чадах болов уу? Өөртөө эргэлзлээ. Өөрийнхөө байгаа айдлыг бичсний дараа, үнэнгээ хэлсний дараа цохолцдог. Дараа нь унших болохоор би уншина, шин танил уншина. Энэ бүгдийг уудлаагүй. Дотны нөхөд минь уншина. Нэг талаасаа би тийм л хүн болтой. Хэцүү биш байсан ч хэцүү зур тоглолцдог. Сэтгэлээ л бичдэг болохоос та нарт хэлээг өөр олон зүйл бий. Бичдэг би нэг л хэвийн утгартай. Энэ дүрээсээ гарч чадхааргүй живсэн бололтой. Тэр гүнээс чадхаараа нэг л үгээ давтна. Бүгд худлаа. 25-3-5 205-21 Яг 6 сарын энэ өдөр нэг намрыг дараагийн өвөлтөнд хамт өнгөрүүлчихсэн сун. Намар шигээ өвөл шигээ байв. Жилийн жил намарт өвдөг шороодно. Өмнө жил жалгаагүй барьц алдсан сургамжтай. Хүний сэхээ авах улирал өөр ах. Зүгээр ирж хүчтэй явах үегээвэл таарах ч юм уу. Танил нөхдөө харахаар хавраас улирал байхгүй юм шиг ашигладаг. Уртаас урт өдрүүд залхуу хөрмээр цаг агаар гэдэл шалтак мундахгүй. Надад намар яг л тэм улирал. Уртаас урт өдрүүд залхуу хөрмээр цаг агаар гэдэл шалтак цөөнгүй. Жилийн жил нэмэгдээд л улам харлуулах. Тогтуун 50 байдлаас болдог гэлтэй. Ингэж бодохоор дотор минь хойсэлэх байгаа ч юм шиг. Бүр анханасаа байсаар ирсэн ч юм шиг. Намраас илүүтэй хавар намайг баясгадаг шиг санагдана. Хэдэн жил минь хураагдаад одоо л нэг хэлэх тоотой болж байна. Дурсамжны анхны хавраасаа тоолвол нас залууч юм шиг. Миний дуртай улирал хавар гэж хэлж болгоно. Дуртай улиралтай боллоо гэхэд дэндүү хөрч байна. Салхитагаад хийсмээр. 25-3-7 205-23 Хэрэн дадлгаар дугуйгаа олж нийлсэн найзууд уулзгаар олов. Бороо орох, сар гарах хамаагүй унтлахын цагийн дараа нууцаар галтгоонд байрладаг байшинда шүн алгацлагүй цуглана. Юм яриад суухаас илүү нарийн тоглоом нэх. Майханд багтаж шингэхгүй ч 8 лоо орчихдгол байв. Гараа оо өсөх шиг бариад бөөндө тулгаж уна. Бидний нөхөрлөл тийм л гинэн цайлган байлаа. Дээд айлаас тариг худалдаж аваад 3 эрэгтэйдээ өгөх гэж хадгална. Өглөө унтаж байхад майхны хажууд холоо гэжээ хөдгөөс бэлхэн байдагсан. Дурлаж, шатаж, халгиж, цалгиж авсан үе дэндүү их санаж байна. Газын билетик дээр хоол ундаа болгоно. Цай чанахад зүсэн зүйлийн 8 аяг өрөөстэй. Өнг, өргөн, нарийн юр адилгүй. Яг л бид шиг санагдана. Зоригсон сүдээ цай яг л бидний нөхөрлөл шиг амттай. Цагаан цайлган, гинэн томоогүй, юр дахиж тийм амтыг амтлахгүй гэмээр. Хамт өнгөрүүлсэн тэр бүх цаг за дорсон жолоод үлдэж. Энэ энгийн санагдаж магадгүй ч үгүй юм. Хин нэгэнтэй өнгөрүүлсэн бүх цаг хугацаагаа санана. Тэгээд бүх үеийн дорсон жолж үлдэнэ гэдэг ховор. Хараа голын усанд хөгжилдсөн үд тэр залуутай маргаад туулын эргээс үүрээр алгасаар хот орж ирсэн өглөө. Нийтийн байранд хүнжлийн даваа нөмрөөд аамигийн гараас атгаад хонсон шүн. Бинийгээ хараад дотн санагдсан аргагүй юм. Нандан цайлган хөрлөж явжээ. 25-3-8 205-24 Хурд автови хайртай чихвчэнд явж эхлэхэд санах сэтгэл аяг дүүрээд ирэв. Энд уйлаад жалтай. Хурдны галтын эргээр шинхэн найзаагаа зорж яваа минь. Хажууд суух эмэгтэй найр тавьж өгсөн сандалд суусан хэвээр. Хаа нэгтээс эзэн нэрвэл тушаал буурах шиг эмэгтэй өөрийн судалтаа. Тэр хүн эмэгтэй одоогийн судалд суух юм. Уцаа гаргаж ирээд бичлэгний хэсэг ав. Ингээд бодлоо төөрүүлэн буцаж ирэв. Дуу үргэлжилсээр.
Аавынхын тухай олон сайхан дурсамжтай лээ. Одоо ч бүтээж л явна. Жилд тоотой болох найр наадамд аав минь дарга хийгээд хангалтцахгүйч зүтгэлээрээ гойдгсэн. Нэг л мэдхэд том нүд нь илүү томроод ногоон улаан дүрлэгнэн. Хөл нь хөнгөрөөд газар хаагч мартна. Аавынхаа дэргэд олон жуулж суусан даа. Хүүхэд байх үеийн минь явдал гэд мартах гэхээр үйл явдал үргэлжлээд л байдаг юм. Хүүхэд нас дуусааг байтал. Аав минь тухай таагүй түүхүүд ингээд л болоо. Уучлж ойлгоод удаж байна. Уншаад л өнгөрдөг тэмдэглэл. Гэтэ тэмдэглэлийн данарт уншихгүй шууд алгасаа явчихъя. 25:3:9 205:25 Амьдрах хэр сайхан бай. Зөвхөн өөрөө самаралтай. Ягаан шил зүгээд амьдралд хайр зарлаад хөл алдангүй хөө. Хар шил зүгээд хамгийн сайхан байгалыг хүртэж чадахгүй харилган явах уу? Ямар шил зүүмээр байгаагаа сонгох. Тэр сонголт шилгүй амьдрах боломж хэрвэл таньдаг хүнээ танихгүй зүрх, танил царайны нэрийг хайж ирэх. Асар урт хугацааны дараа амьдралын дүрм улмал нарийн болох. Асар урт хугацааны өмнө амьдрах амар байсан болов уу? Мэдхийн тулд дараа төрөлтөө тэнд очиж очих хүсэл тээж амьдрах. Амьдарч үзээд асар урт хугацааны дараах энэ амьдралдаа төрөхийг хүсэх. Тээсэн хүсэл өнөөдөр тайлагдах. Асар урт хугацаа гэдэг нь амьдрах тоглоом бэлтгэж байсан үе. Бүрэн дуусаагүй. Тэгээд эхлээгүй тэр цаг хугацаа. Амьдрах хэр сайхныг анх би тэгж мэдэрсэн. Шилгүй амьдралд би бүхэл амьдралд амьдарч үзсэн. Буу яриад их орныхон эсрэг дайтаж бунхан болж будаад хэрчж явлаа. 25:3:14 205:26 Бусдад санаа зовох. Ууланч өөрөөс ялгаагүй санагдах. Тэглээгээ дараа олмооргүй. Өөрийнхөө дараагийн алхмыг хүртэл мэдэхгүй яваа хэрнээ. Бусдаас тэр хариултыг нэхэх тэнэг санагдаад эхлэв. Зүгээр л мэдэрч байгаа зүйлтэйж хамт бай, хамт төгшөж, хамт туулж. Өөрөө ч тийм байхыг хичээе. Мэдэрч байгаа зүйлээ нуулгүй дэлгий. Дутагдaltaй талуудаа, засан гэсээр өдий хүртэл хамт яваа ирэмдэг бодлуудаа хүртэл хуваалцаад эхлэе. Өөрөөсөө санаа зовлгүйгээр тэд надаас ялгаа юу хав? Дутуу дунддаа бишээ. Нүхтийн хуваар текийг л хүсэх болов. Элен далангүй байж, мэдрэмжтэй нээлттэй илэрхийлж, хамтаа баярлаж, хөөрч тэгээд гуниглахыг хүсэх нь мэдээж. Өөрөө ч мэдлгүй дотроо үр засаад шигдчихээд байх юм. Дээрх бүгдийг мэдээд байгаа хэрнээл бүх зүйл зүгээр гэж итгүүлнэ. Өөрөөс ялгаагүй тэдэнд бүх зүйл зүгээр биш байгаад байхад хүртэл итгүүлж ядаад, итгэж ядаад байсан өдөр нь ирэхэд тэд хамт байгаасай. 25:3:15 205:27 Итгэл найдвар. Хаанаас эхлээд төрж хаана мохдог юм бол зүүч шиг нэг жил. Итгэл найдварын эхлэл бөгөөд төгсгөл шиг. Итгэл найдвар өөрөө хэр урт хугацааны амьтай байдаг болов. Итгэлийн өмнөх найдварын дараах энгийн өдрүүд. Тэр өдрүүдэд найдвар төрж итгэл алдарч алга болдог бололтой. Бүх өдрүүд итгэл найдварыг тээж инээж өнгөрнө. Маш их айж байна. Амьдралдаа ингэж төгшөж зовнож байснаа мэдэхгүй юм. Хадан хавцал дээрээс үсрэх гэж буй мэтэл. Шүхрээ рүү эсвэл дан ганц найдвар атгаад уу гэдгийг мэдэх юм алга. Надад үсрэх итгэлэл төрж байна. Үсрээд үзэх зориг, буцаад хөөрч ирэх, буугаад бэсрэх аль болохоо мэдэхгүй байна. Үсрэх зориг л үлдэж, үсрэхээр зогсож буй өөрийгөө түлхэх зориг. Айхгүй байхыг хичээгээд болж буй зүйлсийг бүрэн ойлгоогүй дүү мэдгүй сонир мэдрэмж төрнө. Айх уу, гайх уу. Энэ бүгдийг хаяад явж байгаа минь өөртөө өгч буй өшөө шиг. Болох зүйл болдгоороо л алга. 1 2 3 25:3:16 205:28 Би заримдаа дэндүү хөлцөнгөө. Ширээн дээрх амьдрал минь хөмрөх үед ойлгохгүй сууж чадах хэмжээний. Бүх мэдрэмжийн үр дотор минь би. Аль үрийг усалж тортгоо самарч би бусдад ил гарна. Далдын далдад аз зэтгэр хаан ихтэй нуугдна. Хаяа сонсогддог. Тэдний зөрхран бачууран орилтож байгааг. Өдөр бүр амьдрал минь таагүй зүйлс тохиолддог нь түүний нэвшсэн үнэр таагүй дуу
надаас ханхалдаг болохоор эз. Муу зүйлс надаар хооллож тэдний олд дуртайя болдог мэдээж. Үхэлтэй нүр тулахдаа өвдөг дээрээс өхрөөд байлах үлмийн дээрээ гараад энийхээ мэдэхгүй байна. Номхон даруу ноорхой зэтгэрэн байна уу хамаагүй би өөртөө үнэн байхыг хүсэж байна. Сүүдэртэй, мөртэй байх. Үйлийн үрээ хүлийн зөвшөөрч яммаар байна. Өнгөтэй нэртэйг нь услаад тордолгүй бүгдийг арчилж амьдрмаар байна. Би муу хүн байж болох юм байна. 25/3/19 205-29 Ядчил талыг нь энд бичнэ гэж найдаж явлаа. Хэцүү үедээ дэмэрээд гараас юм гардаг юм шиг тэр байтугай үлдэх хүн шиг санаж явсан нь саяхан. Олон шөнө уулаагүй, уйл сураагүйч цөхрөх үедээ амиа хамгаалчих хүн. Амьдралаасаа төр зүгтээд том амьдралд орохыг хүссэн ч үтсэнгүй. Шавартай гутлаар хаач алгасан хуучин би зүгтэж чадахгүй. Ядчил энд өөрийгөө шүүж хэлмэгдүүлж болно. Надаас хэдэн хүн асуухыг нь мэдмээр яахад ирсэн юм? Буцаж хизээ явах юм? Олон хүн асуухтаа биш, хэдэн өөрөөр асуухтаа ч биш. Өөрийгөө юу гэж хариулахыг мэдмээр санагдаад худлаа ярихгүй гэд энэ жил амлчихсан яваа. Яг тухайн үеийн мэдрэмжийг, бодлыг, бодтой биш зүйлсийг хэн нэгэнтэй хуваалцчихад байдаг нь миний сул тал. Тэд чи тэгсэн гэд дараа нам асуудаг юм. Хуваалцах буруу биш ч тэгтлээ өөр шигээ итгэж найдах тэмээ санагдсан. Үннийг хэлж чадахгүй, худлаа ярьж болохгүй, түн утахгүй. 25/3/21 205-30 Би хүүхэдтэй мэдээж охиндоо хэн бүхнээс илүү хайртай. Аавтайгаа усны тусал шиг үгээ яг аав шиг болохоор нь адилгүйгээд хэлчихвээ гэсэн шиг унтаж байгаа нь хүртэл тэр хүн хайртай явсан үе би мартах гэж бүр хайртай болсон нь ч би гэрлээ унтраагаад охиноо өртлөө твтэн цоочны дуугарч ороод ирнэ гэж итгэсээр өглөө олдгсон. Охин том болсоор тэр аавын тухай юу мэдэх вүлээ. Бяцхан сахиусан тэнгэр. Хэлд ороход нь ээж гэх нэрээ аав болгон байж ааваа гэж анх хэлүүлв. Үнэндээ жаахан өрмөн аваал гэж анх хэлд орсон юм. Намайг ээж гэж дуудахгүй аваал гин. Цайгаа чанаад дээжийг нь заавал чиний аяганд хийн. Чиний бяцхан дүртэй амьдрах улам бүр хэцүү болж байна. Чамааг мартаж улам санах. 5 жил өнгөрөхөд би ээж нэрийг авав. Бид чамааг удаан хүлээсэн ч чи ирсэнгүү. Аавтайгаа адилхан гэж хэлэгч ирэхгүй өдөр хүртэл надад ирэв. Таал байхад болно гэд 7 настай жаахан амтан урдаас өмөлцөн. Үнэндээ бид хоёр чамааг мартаад удаж байлаа. Анхны бүхний хаваалцахыг хүссэн ганц хүн минь байсан ч одоо бол өөрчлөгдсөн. Охиноо үлгэдэж чадахгүй бодол суухтаа хажууд тэр байсан бол гэж өмөрч суусансан. Хоёулаа чадахгүй шинхэн аав ээж өдийн талаар хамттай амьдралыг туулах гэж үү дээ. Мөлхөх, хилд орох, хөлд орох, цэцэрлэг сургууль гэдэл. Тэр бүх анхны өдрүүдэд охиндоо цэцэг бариад ороод ирэхийг чинь хүлээдэгсэн. Хүүхэдтэй олсон баярт мэдээ хэлсэн тэр өдрөөс хойш яг 10 жилийн дараа чи над дээр ирэв. Үнэндээ бид чам дээр очив. 10 жилийн өмнөх хүн өөрчлөгдсөн гэж надад хэлээч. Дотроо зурсан ингэж бодох зур охиныхон хажуугаар зурж өнгөрөв. Эвээ сахиусан тэнгэр минь анзаараа олов. (25 3 25 205-31) Би буруугүй. Ингэж орилмоор байвч төвчих хэрэгтэй. Чиний буруу байсан бол ил болно. Биш байсан ч ялгаагүй. Төвч бүх зүйлийг ажиглал. Өөрийгөө өмөрч байгаагаа хэрхэн өвдөг дээрээс өхөрж байгааг миний өнцгөөс ингэж л харагдаад байна гэж битгий давшил, тайвшир. Энэ цаг үе өнгөрөөд л үлдэнэ. Чи төвчээргүй байсантайгаа хүлээцгүй хандсандаа л харамсна. Хэлмээр үе байх ёстойч хэлээ хаз. Ойлгогдох өдрээр нь өөртөө явж өөртөө би сахиусан тэнгэртэй энэ бүхэн надад тохиолдоогүйг тод санжуулд. Хэлээ хазаж чимээгүй байснараа өөртөө үнэлэгдэх өдрээр нь
Бусад яах вэ? Чамайг бүхэл өөрсдийгөө ямар үйлдэл хийж авснаас санахгүй. Энэттэй хөвгтөө энэ үйлдэлүүдийг даваад гараарай. Өөртөө итгэх итгэлчин байхгүй болсныг мэднэ. Урам зориггүй болсныг чинь хүчтэй харагдах гэж хүчлэхгүй. Хүчээ баг багаар буцаагаад болж аваарай. Чадахыг чинь мэдэж байна.